Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицоор шийдвэрлэх зарчмыг баримтлан ариун цэврийн тухай хуулийг эрүүл ахуйн тухай хууль болгон боловсруулах шаардлага урган гарснаар өнөөдрөөс эхлэн эрүүл ахуйн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа юм а. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод ихэд 1,200,000 хүн амьдарч байна. Хуулийн шинжилсэн найруулгад гудамжинд шүүс нус цэрэг хайсан тохиолдолд 5,000-аас 1 сая төгрөгөөр торгох заалт оржээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх журам тун удахгүй батлагдах төдийгүй олон нийтийн хамтын ажиллагааны идэвхтэн цагдаагийн албан хаагчдын сайн дурын хяналтанд дор тавигдах юм а. Холбогдох байгууллагаас энэ хуулийг хэрэгжүүлэх журам батлахдаа зөвхөн торгоод өнгөрөх биш зөрчил дутагдал дахин гарахгүй байх үүднээс шүүс нус цэрэг арилгуулах ухуулах сурталчилгаа хийхээр төлөвлөд байгаа юм. Мөнгөн дүнгээр бол нэлээд өөрчлөлт гарсан байгаа. 1998 он гэхэд албан тушаалтанд бол 10-аас 50,000 төгрөгийн одоо иргэн бол нэг 5-аас 50,000 төгрөгийн за хуулийн этгээд бол 100-аас 250,000 төгрөгийн одоо ийм ямар нэгэн хохирол болох юм бол барагдуулдаг ийм хариуцлага хүлээдэг байсан. Тэгвэл одоо энэ хуулиар бол иргэн бол 5-аас 1 сая төгрөгийн за хуулийн этгээд бол саяас 3 сая төгрөг орчим одоо ийм торгуулийг төлөх хэмжээнд энэ хохирлыг барагдуулах хэмжээнд очино. Тэгэхээр энэ маань тухайн нэг үйлдэл дээр энэ асуудал гараад ингээд төлөөд яваад байхасаа илүү энэ нөлөөллөө арилгаж явах гэдэг рүүгээ илүү тавьж гисэн байна. Тэгээ өнөөдөр бид хэрвээ энэ эрүүл ахуйн нөхцөлөд хангаад яваад байх юм бол бусад одоо хохирол түүнээс дагаж гарах үйлс аливаа гэмтэл алдагдал байна бол бага байх юмаа гэж үзэж байгаамаа. Сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эрх үүсрийн хамгаалтын бүсийн дэглэмийг зөрчиж барилга байгууламж барих, газар тариалан мал аж ахуй эрхлэг уулуурхайн олборлолт явуулж байгаа нь унтны ус бохирдох хомсдох нөхцөлийг мөн бүрдүүлж байгаа юм а. Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засаг газар бохирын цооногийн тоо нэмэгдсээр хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуул төрийн газрын хөрсний бохирлын түвшин нэмэгдэж хүн амын дунд эцсийн халдвар төвчин гарахад нөлөөлж байгаа юм а. Тиймээс энэ бүх тулгамдж байгаа асуудлуудыг эрүүл ахуйн хуулиар зохицуулахаар тусгасан байна. Өдрийн тойлд уян мэдээллээ.